За өнөөдөр би та бүхэндээ өрүүлийн гидрийн шингэний төвшинг шалгаж нүүх талаар зааварчилгаа орноо. За эхлээд автомашиныгаа зогсоолтон байрлуулаад дугуй үүрээ хийн. Энерги хөөсрөө салгана. За тэрний дараа кабиныхаа нүрийг сөхнө. За кабиныхаа нүрийг сөхсөний дараа кабин доторх үйлчлэгээ хийн. За кабин доторх үйлчлэгээ хийснээр кабины доторх шил тойл руу юм онч шил тойл хагалгахаас сэргийлсэн байх ёстой. За тэрний дараа кабина бүрэн гүйц сөхнөө. За одоо ойр орчим тоос шороогийн сайн цэвэрлээд. За цэвэрснийхаа дараа өрүүлийн гидрийн банкныхаа тагийг авна. За тагийг аваад шүпэ цэвэрхэн алчуураар шүпэ сайхан арчаад шингэний төвчнийхээ хэмжээг үсгэхийн тулд дахиад хэмжээнд нь очиж буцаагаад гаргаж ирээ харнаа. За энэ нь бол шингэний төвшин жоохон дундуур байна. Яг энэ хамгийн дээдлийн макс дээр байх хэвээр. Хоёр дахь шугам нэрнээ болохоор жоохон гидрийн шингэн нэмэхээр байна. Гидрийн шингэн амарч гоожилт, асгаралт гоожилт байхгүй хэвээр. За өрүүлийн гидрийн шингэн багаснаар бол тухайн автомашины өрүүлийн гидр нь хатуурдаг. Шингэний төвшин бага болохоор өрүүл хатарч ёнгож дуурдаг. Тийм болохоор шингэний тогтмол үзэж, үйлчлэгээ болгон дээр тогтмол үзэж нэмж байх хэрэгтэй. За өрүүлийн гидрийн шингэнээ хийхдээ гадна талаар ямар ч асгаралтгүй хийх хэрэгтэй. Цэвэрхэн хийх хэрэгтэй.